Сайн байцгаана тулгын сөхт тавтай морил. За өнөөдрийнхөө болсон явдлыг ярих гээд бэлдээ сууж байна. За өнөөдрийнхөө болсон явдлаар болохоор Солонгосын бүр Азийн ч гэж хэлж болохоор нэгэн харт тамхины хааны талаар ярих гэж сууж байна. За энэ хүний талаар бол сүүлийн 7 хоног бол Солонгос тэр жигтэй шуугж байгаа. YouTube-рууд за хэвлэл мэдээллийнхэн, цагдаагийн байгууллагынхан за ер нь шуугаагүй хүн, яриаггүй хүн гэж байхгүй заа. За энэ хүн болохоор Филиппин улсад шоронд хоригдож исэн. За тэгээд энэ хүнийг Филиппин улсын шоронгоос Солонгост авчрахын тулд Солонгосын ерөнхийлөгч хүртэл бүр Филиппин улсыг зориод тэнд айлчлал хийгээд тэнд одоо гэрээ хэлцээрийн төвшөнд хүртэл яригадаад энэ хүнийг ингээд Солонгост авчирсан байгаамаа. Энэ хүн болохоор сая 2026 оны 3 сарын 25-ны шөнийн 3 цагт Солонгос улсад шуугаантай, дуйлаантай ирсэн ийм хүн байгаамаа. За тэгээд энэ хүнтэй яг ямар хүн байсан, юунаас болоод ийм гэмт хэрүүт орооцолдсон, яг яаж энэ гэмт хэрэгээ хийдэг байсан гэсэн талаар та бүхэндээ нэгэнгүү тайлбарлая. За тэгээд энэ хүний талаар бас та бүхний мэдж байгаачлан The Roundup гэх киноога намчтан гоо. За та нар үзчихсэн бол Казино гэх киноога би ихтэй Казиногийн үзэж байгаагүй. Казино гэх кинон дээр болохоор аяг бас тодорхой гардаг гэсэн. За тэгээд ер нь ийм шуугаантай, дуйлаантай ийм маш аимшигтай хүний талаар ярих гэж байна. За энэ хүн нь болохоор Филиппин улсын Анжелес гэдэг хотын нэгэн тариалангийн талбайгаас 3 хүний цогц олцсноор эрхэлдэг. Энэ 3 хүний цогцыг яг хэн байсан бэ? Яг ямар хүмүүс байсан бэ гэдгийг илрүүлэхийн тулд Азийн баг ихэнх орноос одоо консулын албаныхан за тэгэл мөрдөгчийн багийнхан, шинжээчийн багийнхан энэ Филиппин улсын Анжелес гээд хотод цуглаад байсан байгаа. Энэ дунд нь хүртэл мэдээж Солонгосын баг бүрэлдэхүүн хүртэл ажиллаж исэн байгаа. За энэ хүн хэрэг дээр ажиллаж исэн нэгэн мөрдөгч бол ингэж ярьсан байгаа. Би тухайн үед яг тэр талигаач нарын хувцсны яарлалыг одоо энэ артлын шилэн үзүүнээ яарлал гэдэг чинь тийм. Энэ яарлалыг харсан чинь бүгднгийнхээ хувцс яг ийм Солонгос биштэй байсан. За тэгээд би Солонгос хүн биш байгаасаа гэж бодоод залбираад сууж исэн гэсэн хүртэл ярилцлага өгсөн байгаа. За тэгээд яг талигаач нарын цогц яг ямархуу газараас олдсон бэ гэхлээр Солонгосоор болохоор Сатан Сүсүбат гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр газар нь болохоор монголоор орчуулсан чинь Чихрийн Нишингэгийн талбай гэж байгаа. За тэгээ одоо хэдүүлээ болохоор зүгээр тариалангийн талбай гэж яриад өвчээ. За эцэст нь Филиппиний цагдаагийн албанаас талигаач нарыг бүгднгийн Солонгос хүн болохыг олж тогтоодгоо. За ингээд Солонгосыг зорьсон мөрдөгч 3 сарын турш тэнд ганцаараа мөрдлөг хийж энэ хэргийн араас явсан байгаа. За тэгээд энэ хүү хэргийг 3 сарын турш мөрдсөн ч гэсэн олигтой тийм хэрэг илэрсэн нэг сайн явж өгөхгүй байсан болохоор Солонгосоос шинжээч нарын багийг дуудаад за тэгэл мөрдөгч нарыг дуудаад ингээ хамтарч ажилласан байгаамаа. За 2016 оны 10 сарын 11-нд өөрийн 6 цаг 30 минутанд ажиллаа гарч байсан нэгэн тариаланч цус байхыг ажиглаад цусны толбыг даган явхад нүд талтрам дүр зурагтай таарсан байгаамаа. За тэгээд талигаач нарын цогцыг нэг нэгээр нь илрүүлээд цагдаагийн албанд энэ тариаланч мэдгдсэн байгаа. За энэ хүү газар нь болохоор Корей 5-наас ердөө 15 км-ийн зайтай маш тийм том тариалангийн талбай байсан байгаа. За тэгээд талигаач нарын үхлийн шалтгаан болохоор гуруула толгойд буудуулан нас барсан байдаг. Хэргийн газрын үйлчлэгээр мөрдөгч нар энэ хөрсийг хүрзээр хид ухаж байгаад ингээд орхиод цогцыг орхиож явсан болохыг тогтоодгоо. Тэгээ энэ хэргийг тэгээд Филиппин хүн хийгээгүй гэж магадгүй гэж үзсэн байгаа. За тэгээд энэ Чихрийн Нишингэгийн талбайн хөрс болохоор маш хатуу байд юм байна. Бараг л тийм цементтэй цутгацсан юм шиг маш хатуу хөрстэй тийм талбай байд юм байна. Энэ хүү хэргийг хэрвээ Филиппин хүн хийсэн бол хөрсийг хатуу гэдгийг мэдэж байх магадлал өндрөө. За тэгээд тийм учраас энэ хэргийг Филиппин хүнээс өөр орны хүн хийж үйлдсэн байх магадaltaй гэж үзсэн байдаг. Хохирогч нарын хувьд нэг эмэгтэй, 2 эрэгтэй хүн байдаг. За мөн тэд олдохдоо бараг л чармаа нүцгэн шахуу олдсон байгаа. За тэгээд энэхүү 3 хохирогч нь болохоор толгой, нүд, ам нь болохоор тэр чигтээ ингээд скотчоор ороогдсон. За тэнгүүтээ гар хөл нь болохоор олсоор хүлэгцчихсэн. За тэгээд маш их зодуур янз бүрийн яргалалд өрцөн байх магадaltaй тэгэл хөхрөлт, бяцралт тиймэрхүү байдалтай энэ талигаач нарын цогц олдсон байгаа. Шинжээч болон мөрдөгч нарын үдэж байгаагаар хэрвээ эцэст нь үнэхээр л буудаж хөнөөхөл байсан бол анхнаасаа л буудаж хөнөөчихгүй яагаад ингэж их хүчирхээлэл үйлдсэн бэ гэвэл хохирогчдоос ямарваа нэгэн зүйл асуух гэж, мэдэх гэж
за тий авах гэж байсан байж магадгүй гэж үтсэн байгаа. За ингээд талигаач нар хэн байсан бэ гэхлээр Солонгос улсад үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн компани том удирдлагууд байсан байгаа. Талигаач нар болохоор нас барахаасаа яг 2 сарын өмнө Филиппин улсад ирсэн байдаг. Филиппин улсад аяллаар ч юм уу те ямар нэгэн ажиллаар ерөөсөө тийм ирсэн биш. Маш аимшигтай, маш их хэмжээний залилан хийчээд Солонгосоос Филиппин улс руу одоо ингэж оргонч зайлж зүхтаасан ийм 3 хүн байсан байгаа. За энэ 3 Солонгос улсад байхдаа хүмүүсээс 15 тэрбумын хөрөнгө оруулалт босгоод за тэгэд тэр 15 тэрбумынхаа хөрөнгө оруулалтыг аваад энэ Филиппин улс руу зүхтаасан байх нь тогтоогддог. За тэгэд энэ 3 этгээд нь болохоор Филиппинд 2 сар амьдрахтаа нуугдж чимээгүй амьдарч байсан байдаг. Мөрдлөгийн явцад маш чухал нэг мэдээлэл олддог нь энэ 3 хүнтэй нийлдэг бүр хамтдаа амьдардаг. За тэгэл тусцаа үзүүлдэг байсан нэгэн эрэгтэй байсныг олж тогтоосон байгаа. Энэ хүн хинбэ гэхлээр нэгэн юм буудлын жижигхэн казино байд юм байна. Энэ казиног болохоор юм хөв хүмүүс ажилуулдаг. Хөв хүмүүсээс юм казиногийнх ширээг ингээд түрээслээд за тэгээд энэ казиногын ширээний түрээсээр ингээд амьдардаг ийм үйл ажиллагаа явуулдаг нэгэн Солонгос хүн байсан байгаа. За энэ эрэгтэй болохоор талигаач нарыг анх Солонгосоос ирэх өдрөөс нь ахуулаад баг хамтдаа амьдарч тулцаа үзүүлж за тэгэл нөгөө нуугдах орон байрыг нь бэлдэж өгч орон байр худалдаж авахт нь хүртэл ингээд тулцаа үзүүлж байсан хамтдаа амьдарч исэн ийм эрэгтэй хүн болж таардаг. За энэ хүний бүтэн нэр бол Пак Ван Ёй. За Пак Ван Ёй гэдэг хүн болохоор энэ 3 хүнд тулцаа үзүүлж исэн юм дотны хүн болохыг олж тогтоодгоо. За тэгээд одоо хэдүүлээ болохоор энэ хүнийг шууд Пак гэж дуудаа явчих. За Пакийг болохоор мөрдөгчнөр дуудаад тодруулга авдаг. За Пак бол биш те маш юм урт цахалтай. За тэнгүүтээ гараараа дүүн шивээстэй. За ийм хүн байсан байгаа. За тэгээд мөрдөгчнөр анх шууд энэ хүнийг хараад за Солонгосоос ямар нэгэн гэмт хэрэг хийчихэл энэ нөгөө Филиппин улсад ирдэг хүмүүсийн нэг байна да гэж анх үздсэн байгаа. За Пакас талигаач нартай ямар холбоотой талаар асуухад Солонгост байх танилын маань танилуд гэдгээ. Тэр 3 манай хувийн казинод хөрөнгө оруулъя гэж надтай анх уулзч байсан. За тэгээд бид хэд хэсэг хугацаанд хамтдаа амьдарч нөхөрсөн гэсэн мэдээлэл өгдөг. Талигаач нарын цогц олдохын өмнөх өдөр буюу 2016 оны 10 сарын 10-ны өдөр тэр 3 Манилад нэг хүнтэй уулзах ёстой гэхээр нь тийшээ хүргэж өгсөн. Тийм хүргэж өгчөөд түргэн хоолны газар буулгацсан гэсэн мэдээлэл өгсөн байгаа. За тэгээд би гэртээ хурж ирээд шууд унтсан гэж мэдүүлэг бас давхар өгсөн байгаамаа. Ингээд мөрдөгчнөр Пакад итгэж байгаа мэд дүр үзүүлэн эхлээд сул тавин явуулдаг. За Пак болон талигаач 3 этгээдийн амьдарч байсан байшин хорооллын үүдний хамгаалалт 24 цаг одоо машины бүртгэл хийдэг байсан байгаа орж гарч байгаа бүтээлүүдийг. За тэгээд ийм байсан учраас Пакийн машины орж гарсан цаг минутыг бүгдийг шалгаж ирсэн байгаа. За тэгээд мөрдөгчнөр нэгэн хачирхалтай зүйл тогтоогдно болохоор тэгээ Пак болохоор нөгөө гэртээ шууд хурж ирээд унтсан гэсэн шүү дээ тий. Тэгсэн чинь гэртээ шууд хурж ирээд унтах биш тэр шүнжэнгөө машинаараа орж гарсан байсан тогтоогддог. За ийхүү Пакийг худал ярьж байгааг мөрдөгчнөр ойлгож түүнийг цэжиж хэлтгээ. 10 сарын 11-ний үүрийн 4 цаг 18 минутанд хаашаа юм явж буй бичлэг нь камерт бичигдсэн байдаг ба үүнээс 1 цагийн дараа 5 цаг 31 минутанд гэрийн зүг буцаж буй бичлэг нь олддог. Энэ хяналтын камерыг сайдаар шалгахад энэ замаар нөгөөх талигаач нар олддог тариалан руу явдаг зам байхыг олж тогтоогдог. За ингээд Пакийг барих гэтэл тэр айлтын зогцсон байдаг. Бүр зүхтахдаа хохирогчдын казинод хөрөнгө оруулсан хамтын эзэмшлийн хөрөнгө болох 720 сая воныг авч зогцсон байдаг. За тэгэхээр боддоо маахаа 720 сая вон гэхлээр зүгээр одоогийн ханшаар бодохоор л бараг 2 тэрбум төгрөг байгаа байхгүй. За тэгэд энэхүү 2 тэрбум төгрөгийг аваад зугтаасан болохыг ингээд олж тогтоосон байгаа. За үүний дараа Пактай уулзаж учирсан байж болох үз бүхий солонгосчуудыг шалгахад тэр дундаас нэг хүн за Пак ингээд хүн алсан байж магадгүй юм байна шүү. Надад 3 ширхэг утас. За тэгэд гар буу магазинтай ийм сум өгөөд энийг ингээд байхгүй болгоод өгөө, алга болгоод өгөө гэд надад өгсөн. За тэгэд би Пакаас чи хүн алсан юм уу гэж асуусан чинь хүн ална уу байна уу чамд ямар хамаатай ингээд над руу ингээд ууралсан гэсэн мэдээлэл өгсөн байгаа. Тэгэхээр манайхаа одоо тэр 3 утас гэж байгаа шүү дээ. 3 гар утас ч одоо 3 талигаач нарын утас те байж магадгүй болж таарж байгаа. За тэнгуүтээ мэдээж талигаач нарыг чинь
буудаж алсан юм чинь тэр нөгөө хүн алхахтай зориулсан буунч байж бас магадгүй болж таардаг. За энэ хэргийг ганцаараа үйлдсэн байх магадлал том бага хамтрагч байгаа гэж үзэн мөрлөг явуулж байх үед мөн нэгэн хяналтын камерын бичлэг олддог. За тэгээд энэхүү камерын бичлэг дээр өглөөний 7 цаг 30 минутанд Пакийн машинаас Пак болон бас нэгэн өөр хүн бууж ирж бөөн бичигдсэн байдаг. За энэ өдөр нь талигаач нарын цогц олдсон өдрийн өглөө байваа. За мөн Пак болон талигаач нарын гэрээс энэ дөрвөн хүнээс гадна бас нэгэн хүний хурууныхээ олддог. За энэ 5 дахь этгээд хинбэ гэхлээр хэрэг гардгаас яг 7 өдрийн өмнө Солонгосоос Филиппин улсад ирсэн байсан ба хэрэг гарснаас 2 хоногийн дараа Солонгос руу буцсан байхыг олж тогтоогддог. Энэ этгээдийг И гэх бөгөөд түүнийг Солонгост шууд баривчсан байдаг. За Ийг баривчлаад мэдүүлэг авахд өөрийгөө энэ хэрэгт ямар ч огтхон ч бүр холбоогүй гэж мэдүүлэг өгсөн байгаа. Ингээд Пакийг яаралтай барихаас өөр аргагүй болдгоо. За Пакийг зугтснаас 37 хоногийн дараа баривчилж чадсан байгаа. За түүнийг баривчлаад хамгийн их тусалцаа үзүүлсэн нэгэн Солонгос байсан ба тэрний хэлснээр Пакд Филиппин найз охин байдаг. За тэгээд тэрнээсээ бүр ингэж салж хагацж чаддгүй. Тэрнтэйгэл байгаа байх гэж үтсэн байгаа. За тэгээд Солонгос мөрдөгчнөр болохоор энэ Филиппин найз охиныхон сошиал Instagram хаягуудыг ингэж байн ухаж үздэг байсан байгаа. Тэгээд стори орж гинөө, зураг оруулж гинөө гэд байн шалгадаг байсан ба. За тэгсэн чинь нэг өдөр Филиппин найз охин нь Instagram-да нэг зураг оруулсан ба. За тэгээд тэр зургийг үзсэн чинь нэгэн зочид буудлын хоолны газар ингээ хоол идж байгаа заяа. Тэр хоолныхон ширээн дээр юм салфетик байгаа шүү дээ. Тэр салфетик дээр нөгөө зочид буудлынхын нэр бичээстэйсэн байхгүй. За тэгээд тэр зочид буудал дээр яваад оцсон чинь яг хэдхэн хоногийн өмнө тэр буудлаасаа гараад явчихсан байсан байгаа. За тэгээд мөрдөгчнөө дахиад энэ найз охиныхон Instagram хуудсыг хүлээгээл зураг орж ийнү гэж хүлээгээ байж исэн чинь бас дахиад нэг зураг орсон байгаа. За тэр зураг нь болохоор нэг ийм орны цэнхэр бүтээлхтэй. За тэгээд хөвтөж байсан ийм зураг байсан байгаа. За тэгээд энэ зургийн дагуу солонгосчууд нэгэн зочид буудлыг олж илрүүлсэн байгаа. За тэгээд тэрхүү зочид буудал дээр яваад оцсон чинь 1000 гаруй өрөөтэй заяа. За тэгээд 1000 гаруй өрөөтэй зочид буудлыг бараг л нэг бүгчлэн шалгаад үздэгэ. За тэгээд шалгааж явж идэл Пакийг олж тогтоогоод Пакийг баривчилж чадсан байгаа. 지난달 11일 필리핀에서 총을 맞고 숨진 채 발견된 한국인 3명을 살해한 혐의로 30대 한국인 남성이 필리핀 현지에서 붙잡혔습니다. 경찰청은 어제 살인 등의 혐의로 필리핀 마닐라시 인근 콘도에서 한국인 38살 박모 씨를 필리핀 당국과 한국에서 파견된 우리 경찰이 붙잡았다고 밝혔습니다. 박 씨는 지난달 11일 필리핀 앙헬레스 인근 바콜루시의 사탕수수밭에서 총을 맞고 숨진 채 발견된 한국인 3명을 살해한 혐의를 받고 있습니다. нөгөө хамтрагч И байгаа шүү дээ. И Пакийг баривчлагдсныг мэдүүгүй юу л за би хэрэг үлээе гэд шууд тэгж хэлсэн байгаа. Тэгээ яагаад ингэж хэлсэн бэ гэхлээр энэ Пактэй мэдээж И рүү хамаг хэргийг чих нь ойлгомжтой гэж И үзээд тэрнээс өмнө би гэс хэрэгээ хүлээж юм бол надад арай бага ял оноогдох байхаа гэж үзээд хэрэгээ шууд хүлээж гисэн байгаа. За Игийн мэдүүлгээр Солонгост намайг байхад Пак ах надад нэг хүн алаад өгөх юм бол 100 сая вон өгөө. За тэгэхээр би энэ саналыг зөвшөөрч Филиппин улсад очсон. Гэхдээ би тэднийг буудаж алаагүй. Итгэхгүй бол миний гар утсыг олоод шалга. Би гар утсаа гол руу шидчихсэн гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Тэгээд энэ Игийн гар утсыг олохын тулд заяо. Тэр шидсэн гол руу маш олон шумбагч нар шумбаад гар утсыг бүр олж чадсан байгаа. Миний бодлоор заяо энэ Солонгос мөрдөгчнөр Солонгосын цаглагийн албаныхан бүр хэрэгт бүр маш бүр юм чин сэтгэлээсээ ханддаг юм шиг санагддаг. Хэрийг ингээд том жижигч гэлтгүй ингээд айл болох хурдан шуурхаа ингээд шийдэж явдаг юм шиг санагддаг надад. За тэгээд Игийн утсыг олоод Игийн бичсэн чатууд, мессежүүдийг бүгдийг олж уншдаг. За тэгээд та бүхэндээ Игийн Пактай харьцсан мессежийг орчуулж уншиж өгье. За хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр буюу 2016 оны 10 сарын 10-ны үүрийн 4 цаг 7 минутанд бичсэн чат. Аха, энэ хоёр хоёулаа хаалгаад өчгсөн байна. Би үнэхээр хийх хэрэгтэй. Яаж иж байгаад л хийн. Сая хаалгыг нь онгойлгох гэсэн чинь түүжчихжээ. Надад дахиад нэг хоногийн боломж өгөөч. Жинхнээсээ буугаа цэнгээд орох гэж байсан шүү. Та надад итгээрэй. Пак. За ойлголоо. Маргааш шийтгэе. И. Уучлаарай. Би маш сайн бэлтнэ. Аха, маргааш итгэлийг чинь алдахгүй. Пак. За эртхэн хүнд
мессеж устгаарай. Хэрэг гардаг өдөр 10 сарын 11. Пак бороо их орж байна шүү. Тэнгэр хүртэл ивэж байх ч нэ. За тэгээд иймэрхүү даалт утгатай мессежүүдийг өгүүлсэж авалцсан багмаа. Тэгэхээр одоо хэн буудсан байж тарах юм аахаа? Хин энэ хэргийг үйлцсэн байж тарах уу? Хэдүүлээ хэрэгтэй орцгоё. За Пакийн мэдүүлгээр бол энэ хэргийг хийсэн. Тэднэрт 100 сая вонны өртөө байсан. Би зүгээр цогц цөөхтөн туссан гэсэн мэдүүлэг өгдөг. За гэхдээ энэ мэдүүлэг нь худал бөгөөд мөрдөгч хин талигаач нарыг буудаж алсаныг олж тогтоогдгоо. За тэгээ яаж олж тогтоосон бэ гэхлээр Пак болохоор зүхтаж байх үедээ нэгэн Филиппин жолооч хөслөөд машинаа бариулж явсан байна. За тэгсэн чинь Филиппин жолоочийг нэгэн газар чи ингээд түр зогсчээ. Гингүүтээ машиныг зогсоолонгуудаа нэг юм цүнхтэй зүйл машинаас буугаад амар хол шидсэн байхгүй. За тэгээд энэхүү жолоочийн өгсөн мэдүүлгийн дагуу нөгөө цүнхтэй зүйлийг олж шалгахад дотроос нь гар буу болон сум мөн хонгоо гих зүйлс олддгоо. За тэгээд энэхүү буу нь болохоор хохирогч нарыг буудаж хорохтой зориулж ашигласан. Тэгээд буу болох нь олж тогтоогдгоо. За ингээд Солонгосын шүүхээс 30 жилийн ял оноодог ба за харин Пакийн хувьд 2016 оны 11 сарын 17-нд баривчлагдсан Филиппин улсын цагаачлалын албанд хоригддгоо. За үүнээс хэдэн сарын дараа буюу 2017 оны 3 сард энэ цагаачлалын албанаас Пак оргож зайлж зугатаасан байгаа. За тэгээд ашгүй Пакийг үүнээс 2 сарын дараа дахин баривчилж авсан байгаа. За ингээд 2 жилийн турш хоригдоод 2019 оны 10 сарын 16-ны өдөр Пак шүүхээс ял авчаад шорон руу буцаж явах үедээ харгалзагч нараас за би ингээд 0 орох хэрэгтэй байна. 0 орё гэж хэлээд 0 орсон байна. За тэнгуүтээ 0-ыг цонхоор зүхтааж гарч чадсан байвал яах вэ? За ингээд Пак 2 дахь орсон байдгаа. За тэгээд энэ хүү оргон зайлалтанд Солонгос талаас болохоор юу гэж үзэж байгаа гэхэлэр Пакийг оргон зайлахтанд тусалж байгаа хэд хэдэн нөхцлүүд байна. Энэ нөхцлүүд болохоор энэ Филиппин улсын цэрэг цагдаагийн албаныхан туслаад байна. За яагаад гэвэл энэ хамгийн сүүлд орохдоо болохоор Пакийн найз охин нь нөгөө тэр Филиппин шоронгийн харгалзагч нарыг хоолнд орё гэж хоолнд оруулангуудаа Пак 0 ормоор байна гэсэн байна. За тэгсэн чинь Пак 0 оронгуудаа 0-ийнхоо цонхоор гараад ингээд цухтаатан заяа. За тэгэхээр Солонгос талаас Филиппиний цэрэг цагдаагийн байгууллагыг ингээд буруутгаад байгаа юм байна. За тэгээд буруутахаас өөр аргагүй заяа. Яагаад вэ гэхэлэр энэ Филиппин улс нь хээл ахуул авилгалдаа бүр ингээд живээд бүр ингээд умбаа шумбаад идэгдчихсэн юм айгүй юм хэцүү орон юм байлээ. Би нэгэн судалгаа хийж үзлээ л дээ. Тэгээд энэ нөгөө Transparency International гэдэг байгаа шүү дээ. За тэр байгууллагаас гаргадаг нөгөө авилгалын индекс байгаа шүү дээ. Тэгсэн чинь 2025 оны авилгалын индексээрээ Филиппин улс нь болохоор 185 орноос 120 жагсах буюу 100 ононоос 32 оноо авсан байгаа. За тэгээд үүний хажуугаар би нэг бүр харамсалтай мэдээ гэхүү те нэг зүйл ярмаар байгаа нь болохоор Монгол улс заяо 185 орноос 115 жигсэж байгаа ба 100 ононоос ердөө 33 оноо авсан байгаа. Филиппин улстай баг ингээд нэг ялгаагүй хас. Амар их авилгалтай тэр оронтой Монголын харьцуулаад үзэхээр амар байгаа. За ингээд Пакийг 1 жилийн дараа буюу 2020 онд баривчилж чадсан байгаамаа. За ингээд Пакд болохоор Филиппин улсын шүүхээс 60 жилийн ял оноосон байдаг. За ингээд 2019 онд оргосон Пакваньол 2020 онд Харт тамхины хаан буюу Маяк Ван нэрээр Филиппиний Нью Билибигийн шоронд хоригдож эхэлдэг. За тэгээд энэ Нью Билибигийн шорон бол нь шүү дээ заяа. Шорон гэхэд ер нь бол хэцүү. Зүгээр гэмт хэрэгтнүүд хоорондоо цуглаж амьдэрдэг тиймэрхүү нэг баг тосхон гэж хэлж болох үст тийм газар байлээ. За тэгээд энэ дараагийн бичлэг дээр би болохоор энэхүү шоронгийн талаар за тэгээд энэ Маяк Ван Пакваньолын талаар яаж ийм хүн болсон те энэ Пак биш те Солонгосын харт тамхины зах зээлийг ингээ хөдөлгдөг маш том их мэдлэлтэй болсон бүрдэг. За тэнгуүтээ энэ шоронд байж иж утас ашигладаг. Зүгээр шоронд байж те хүүхэн оруулдаг, өөрийнхөө найз хүүхнийг оруулдаг, хамт амьдардаг. За ийм болтлоо энэ шоронгийн бүр VIP гэж үтгэл VVIP ийм төвшний амьдралтай болж чадсан байгаа. За тэгээд шоронгийнхоо өрөөнд агаар жуулагчтай, халуун хүдэн устай, телевизэртэй. За тэгэл бүр хүснээ хийж болдог. Тийм болтлоо одоо өөрчлөгдсөн юм хүний талаар яг дараагийнхаа дугаард яаж өөрчлөгдсөн талаар та бүхэндээ ярьж өгнө. За тэгээ манайхаа миний subscribe 8000 хүрсэн байлээ. Манайхаа лайк дараад өгөөрэй.
шеэр хийгээд өгөр манхаа гуйжин. Тэгээд дараагийнхаа дугаард илүү хичээгээд илүү энэ хүний талаар тодорхой бас нэгэн ярилцлага байгаа. Тэр ярилцлагад бас айгүй сонирхолтой. Тэр ярилцлагыг орчуулж хүргэх болно. Тэгээ манхаа лайк, шеэр хийгээрэй, subscribe дараарай. Намайг дэмжээрэй. Баярлалаа. Баяртай.